Ууз гэдэг нэгэн оронд Йов гэгч үнэн шударга гэм зэмгүй нэгэн хүн амьдарч байлаа. Йов ертөнцийн эзнийг үргэлж дээдлэн хүндэлж альва муу явдлаас тойрч явдаг байлаа. Тэрээр 7 хүү 3 охинтой байжээ. Эд хөрөнгө гэвэл 7,000 хонь, 3,000 тэмээ, 1000 үхэр сөрөг болон 500 ижигтэй байв. Түүнээс гадна энэ бүхнийг харж хамгаалах олон тооны зарцтай байсан бөгөөд тухайн үедээ тэрээр дордон дахны их нэртэй хүний тоонд ордог байжээ. 7 хүүн өрх гэр тусгаарлан галголомттой болж бусад ах дүүнрээ өрн ээлж дараагаар найрлан цэнгэдэг байлаа. Иймээс найр өндөрлөнгүүт Йов эртлэн босоод тэднийхээ гмийг цагаатгуулахын тулд мал нядлан шатааж ертөнцийн эзэнд өргөдөг байлаа. Хүүхдүүдийн дотроос хэн нэг нь санамсаргүйч болтугай сэтгэл дотроо их эзнийг басамжлан гим хийсэн байгузай хэмээн Йов болгоомжлон боддог байжээ. Гэрвсэн элч нар ертөнцийн эзний орших газар цуглахад адгийн мөрийн сүнс тэдний дунд бас орж зогслоо. Их эзэн түүнд хандан "Чи хаанаас гараад ирэв?" хэмээн асуухад "Би дэвэн дэлхийгээр тэнэж яваад ирлээ" хэмээн тэр өчв. "Чи тэгвэл миний зарц Йовтой дайралдав уу? Хорвоо дэлхийд түүн шиг шудраг гэмгүй хүн алга. Тэр намайг байнга дээдлэн хүндэлж муу мухай юм бүхнээс тойрч явдаг. Тэр чинь юу ч биш ээ. Зөвхөн өөрийн эрх ашгийг бодож байгаа. Та түүний гал голомт, эд хөрөнгө, ам биеийг нь хамгаалж байдгаараа тэднийхийг тойруулан ханан хэрэм босгосон мэт хаажээ. Түүгээрч барахгүй та түүний ажил үйлсийг бүтэмжтэй болгодог. Тиймээс ч мал сүрэг нь үржин олширчээ. Хэрэг энэ бүхнийг нэг гэнэт тусдаг бол тэр таныг хараан зөхгүй хайчхав. Та өөрөө үзэлтэй. Хэмээн адгийн морийн сүнс хариуллаа. За тэгвэл одоо түүний бүх юм чиний гарт орох болно. Гэвч өөрт нь бүү халд хэмээн их эзэн хэлэнгүүт адгийн морийн сүнс тэндээс зайлан оджээ. Нэг удаа Йовын бүх хүүхэд хамгийн анхан дэндаа цуглаад дар суун найрлаж байлаа. Тэр үед нэг зарц нь Йов дээр ирж "Би бусад зарц нарын хамт шар хөлсөн анчсаар газар хагалж байлаа. Хажуугийн талбайд илжигнүүд бэлчиж байв. Гинт Шивайм овг ангийнхан дайрн ирж мал сүргийг чинь дээрэмдэн авч зарц нарыг чинь сэлэмдж алах. Зөвхөн би л амьд гарлаа" гэлээ. Яг тэр үед бас нэг зарц нь ирж "Тэнгэрээс гинт гал бууж хоны сэрэг болон хариулж байсан зарц нарыг чинь шатаав. Зөвхөн би л амьд гарлаа" гэлээ. Үүнийг ярьж байх үед өөр нэгэн зарц ирж "Хастимын 3 бүлэг биднийг дайрч тэмээ сүргийг чинь дээрэмдээд явлаа. Тэгээд зарц нарыг чинь цавчин алав. Зөвхөн би л амьд гарлаа" гэжээ. Гэтэл өөр нэг зарц ирж бүх хүүхэд чинь хамгийн анхандиндаа цуглан найрлаж дар сууж байтал хээр талаас хар салхи ирж гэрийг нь нураалаа. Байшин дотор байсан бүхэн нас барсан. Зөвхөн би л амьд гарлаа. Гэхэд Йов суудлаасаа босоод шанал зовлонгоо харуулан хувцас урлаа. Тэгээд үсэн хосуулаад их эзнийг хүндэтгэн газар сөгдөн мөргөж "Ихээс би нүцгэн төрсөн. Энэ дэлхийгээс би нүцгэн буцсан. Их эзэн надад үр хүүхэд эд хөрөнгө өгсөн билээ. Одоо өөрөө буцааж авлаа. Энэ бүхнийг хийх хэрэгтэй их эзэн манд тугай" гэжэм. Ийм хүнд байдалд орохдоо Йов их эзнийг буруутгасангүй. Түүний өмнө ямар ч гэм хийсэнгүй. Ярвсын элч нар ертөнцийн эзний өмнө цуглахад адгийн морийн сүнс бас тэдний дунд дахин ирлээ. "Чи хаанаас гараад ирэв?" хэмээн их эзэн түүнээс асуухад "Би дэвэн дэлхийг тойрч яваад ирлээ" хэмээн тэр хариу өчлөө. Их эзэн түүнд хандан "Чи миний зарц Йовтой дайралдав уу? Хорвоо дэлхийд түүн шиг хүн байхгүй. Гэм зэмгүй шудраг тэр хүн намайг ямагт хүндэлж буруу юмнаас тойрч болгоомжилж явдаг. Ямар ч шалтгаангүйгээр чи бүх юмыг нь устгах зөвшөөрөл надаас авсан боловч тэр одоо ч гэмтэй юм хийсэнгүй" гэлээ. Амийг амиар гэдэг. Танаас үхлийн шийтгэл авахгүй тулд хүн юу ч хийхээс буцахгүй. Харин өвчтөе болгоул тэр таныг харахгүй хаачихв хэмээн адгийн морийн сүнс хэлэхэд их эзэн
За тэгвэл тэр чиний гарт орж болно. Гэвч ань насанд нь бүү халт гэлээ. Тэгээд адгийн моёрын сүнс зайлан одов. Явын бүх бие хөндөр яртай боллоо. Тэр хотын гадаа хог хайдаг газрын үнсэн дунд сууж шавар баарын хэлтэрхийгээр яраа маажиж эхлэв. Эхнэр нь түүн дээр ирж "Чи их эзэнд үнэн ч хэвээрээ юу? Одоо түүнийг хараагаад үхвэл таарна" гэлээ. Монхог авгаан үг бүүе. Бид ертөнцийн эзнээс сайн сайхныг хүлээн авахаас татгалздаггүй бол зовлон гамшиг авахтаа бас гомдох ёсгүй гэж Йов хариуллаа. Йов ийм их зовлонд орсон хэрнээ үг хэлээрээч алдаа гаргасангүй. Йов Тиман хотын Илифаз, Шүүх овг аймгийн Билдад, Намати овг аймгийн Цофар гэгч дотны 3 гандтай байв. Тэд Йовын гашуун зовлонгод дуулаад тайвшруулахын тулд тус бүрийн нутгаас ирж хамтаар түүн дээр очлоо. Алсаас харахтаа тэд Йовыг бараг таньсангүй. Тэгээд өрөвдөл харамслаа илэрхийлэхдээ ихэд гашуудалтайгаар хувцас уран толгой дээрээ шороо цаццгаав. Тэд 7 хоногийн турш Йовын дэргэд суухдаа амнаасаа нэг ч үг цохиулгасангүй. Учир нь түүний асар их зовлон үзээд хэлэх үгэн олж чадахгүй байлаа.